За та бүхэндээ мэдээллийг аймгийн засаг дарганд хамаан газар дээрээс бэлтгэн хүргэж байна. Тэгэхээр өнөөдөр бол уул уурхайн ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа. Тэгэхээр жил бүр улам жил болгон зохион байгуулагддаг энэхүү зөвлөгөөнд л одоо Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэртээр үйл ажиллагаа явуулдаг. Уул уурхайн компаниуд оролцдог. За 2023 оны ажлаа дүгнэж 2024 оны гэрээгээ хийх юм аа. За манай Сүхбаатар аймгийн хувьд бол 22 оны одоо статистикаас харах тул нийтдээ нэг 800 орчим тэрбум төгрөгийн ийм дотоодын нийт бүтээгдэхүүнтэй аймаг. За энэний нэг 40% нь бол мал аж ахуйгаас, за нэг үйлдвэрлэлээс нэг 20%, за дахиад 20% нь бол үйлчилгээний салбараас. За яг одоо өнөөдөртөө хамааралтай энэ уул уурхайн бүтээгдэхүүн үйлчилгээгээс бол бас нэг 25-аас нэг 30% нь л яг эндээс одоо Сүхбаатар аймагт бол дотоодын нийт бүтээгдэхүүнээ бүрдүүлж ингэж ажиллаж байна. За яг одоо ингээд ашиглалтын лиценз болон хайгууллын лиценз нийлээд бол нэг одоо 80-90 ийм хайгууллын лиценз Сүхбаатар аймагт бол нийт байна. За энэ нь бол нийт газар нутгийнх нь 0.3% дээр нь бол одоо лицензтэй компаниуд үйл ажиллагаа явуулж байна гэж ингэж ойлгож байна. За энэний 60 хэдэн ашиглалтын одоо лицензтэй компаниуд байна. За ашиглалтын лицензтэй компаниуд дотроос яг одоо ингээд жилдээ засгийн газрын одоо хотоолын дагуу гэрээ хийгээд үйл ажиллагаа явуулна гэж гэрээ хийдэг компаниуд нь бол нэг жил дунджаар нэг 20 орчим компани байна. Өнгөрсөн онд тэгэхээр бид нар 21 компанитай бол энэ хамтын ажиллагааны гэрээг үл хийж ингэж ажилласан. За энэ 21 дотроос дахиад яг одоо ингээд доктортой үйл ажиллагаа явуулдаг, гадагшаа дотгошоо экспорт хийдэг энэ компаниуд жилдээвэл нэг 6-аас 8 хооронд л энэ компаниуд бол доктортой ингээд үйл ажиллагаа явуулж байна. За одоогийн байдлаар ихэд бид нар яг одоо өнгөрсөн жил гэрээ хийсэн энэ аж ахуй нэгжүүдээс л нийтдээ гэрээнийхээ үүргийг 100% биелүүлсэн компани гэхэд ерөөсө 6 ширхэг ба шүү дээ. Тэгэхээр нэг түрүүний миний хэлдэг доктортой үйл ажиллагаа явуулсан компаниуд нь бол гэрээнийхээ үүргийг биелүүлж байна. Нөгөө одоо биелүүлэхгүй чинь дутуу биелүүлсэн компани гэхэд 2 ширхэг байж байна. Үлдсэн одоо хэсэг нь бол гэрээ хийсэн ч гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй байж харагдаж байна. За энэ нь юунаас болж харагдаж байна гэхээр нөгөө гадаа дотоод хүчин зүйл байна, нүүрсний үн ханш байна, одоо зам талбай, нөхцөл байдлууд байж байна. За өөрсдийнх нь санхүүгийнх нь их үүсвэр одоо боломжуудаас энэ төр болж байна. Ингээд янз янзын гадаа дотоод хүчин зүйлээс ихтэйдвэл бас үйл ажиллагаа доктортой явуулж чадахгүй. За тэр хэмжээгээр аймаг орон нутагтаа хийсэн хамтын ажиллагааныхаа гэрээнийхээ үүргийг бас 100% биелүүлж чадахгүй байгаа даа. Тэгэд энэ агуулгаар өнөөдрийн сургалт одоо энэ зөвлөгөөн бол энэ хамтын ажиллагааны гэрээ дээрээс нь зөвхөн энэ нэг хамтын ажиллагааны гэрээг дүгнэх гэж энэ зөвлөгөөнийг бас хийж байгаа асуудал биш л дээ. Бид нар ч нөгөө тэнцвэрийн асуудал, нөгөө байгаль орчны асуудал, замын асуудал энэ төр гээд ингээд бүхэл юмнуудаа ер нь нэг тойрч ингэж бас ярилцж байна. Цаашдаа ер нь ингээд одоо компаниудаас юунаас болоод яагаад үйл ажиллагаа явуулж чадахгүй байна? Үйл ажиллагаа явуулахад ер нь ямар орон нутгаас болон одоо засгийн газар яамны түвшинд ямар ажил хийх шаардлагатай байж байна? Юун дээр ер нь гацаад байна уу? Энэ гэдэг агуулгаараа бид энэ зөвлөгөөн энэ төр юмнуудаа бол ингээд хийгээд явж байна. За энэ зөвлөгөөн бол ингээд өдийн өмнө дуусаад өдийн хойно бол бид нар компаниудтай нэг бүрчлэн одоо гэрээгээ дүгнэх энэ одоо ажлын хэсгийг бол бас одоо миний захирамжаар томилогдоод ингээд гарцсан байж байгаа. Энэ компаниудтай нэг бүрчлэн ярилцсанаа гэж ингэж ойлгох хэрэгтэй. Зөвхөн бидний барьж байгаа бодлого жилдээ ингээд гэрээ хийдэг гэрээнийхээ үүргийг одоо биелүүлэхгүй байгаа. Байгаль орчныхоо одоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа, нөхөн сэргээлтийн ажлыг хийхгүй байгаа, тэзүүгийнхээ үүргийг биелүүлэхгүй байгаа энэ компаниудтай бол бид нар дахиад ирнэ гэрээ хийх үү хийхгүй юу гэдэг асуудлыг бол бас нэлээд одоо нухацтай ярилцсан. Ер нь бидний зүгээс гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа компаниуд бол гэрээ хийхгүй гэсэн ер нь энэ байр суурьтай байна. За гэрээ хийхгүй, хамтын ажиллагааны гэрээ хийхгүй гэдэг нь бол бас дараагийн зүйлээрээ бид нар одоо Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дээр
бас үйл ажиллагаа явуулахгүй гэсэн агуулга юмнууд энэ том агуулгаар ахвал гарч ирж байгаа гэж ингэж ойлгох хэрэгтэй. Тэгэхдээ бид нар тал талаас л хоёр талын их усрыг харах хэрэгтэй. Дандаа ингээд хувийн хвшлэг ч юм уу шахад хавчна гэдэг агуулгаараа биш. Эднэртэйгээ ярилцаж өвчлөлтсөд жишээ нь аль талдаа харилцан ашигтай, байгаль орчиндөө ээлтэй, аймаг орон нутагтаа бас ашигтай, тухайн компаниудаас ашигтай иймэрхүү байдлаар нэгэн лиценз авсан компаниуд үйл ажиллагаа хэрвээ ингээд явуулахд бол бидний зүгээс л ингээд бас шахаад ч юм уу дарамт үүсгээд байгаа юм бол байхгүй шүү дээ. Монгол Улсын засгийн газраас ч гэсэн бид нарыг бол энэ хувийн хвшлийг дэмжих, үйл ажиллагаа явуулах, ажиллах боломжтой нь хангах. За мөн ялангуяа шинэ хайгуул үйл ажиллагаа явуулахад энэ төр дэмжлэг үзүүлээ энэ төр гэдэг ингээд байнга л ийм чиглэл юмнууд ирж байгаа учраас аль талынх нь түрүүний миний хэлдэг ашигтай байх, хэндээ ээлтэй байх энэ хувилбар дээр л бид нар хамтарч ажиллахад бас бэлэн байгаа гэдгийг